Баянхөлгийн аймгийн прокурорын газар. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлье. Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хүч, эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоож, өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа юм. Улс их орны үндэс суурь болсон гэр бүл түүний орчин нь хүчирхийллээс ангид эрүүл аюулгүй байх ёстойг хүн бүр мэднэ. Гэр бүлийн гишүүн бүр тэгш ирэх эдэлж, бие биеэ хүндэтгэн хайрлаж, харилцан ойлголцож, эрх хандлагатай байх нь тун чухал билээ. Эцэг их бид хүүхдээ эрүүлж хэрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хөгжүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тижээн тэтгэх, түүнд суур боловсрал эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалж, өөргөө биелүүлэхэд нь туслах үүрэгтэй билээ. Хүүхдүүд бид эрүүл, аюулгүй, хүчирхийллээс ангид орчинд өснөөр өөртөө итгэлтэй, зориг, хүсэл мөрөөдөлтэй ирээдүйд улс их орондоо хийж үтээх иргэд болно өсч торно шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн бие махбодын хүчирхийлэл биш бөгөөд сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлж үүнд хамаардаг. Бие махбодын хүчирхийлэл нь алгадах, өшөглөх, зодох зэрэгээр биедэн гэмтэл учруулах, эрүүл мэндээр хохироох, эд юмар зохих, гэмтэх, утгах, буу зэвсэг хэрэглэн өсвөрдүүлэх, амь насгийн хохирог зэрэг олон шинж үр дагавраар илэрдэг. Харин сэтгэл санааны хүчирхийлэл нь аливаа хүсэл бодлыг үл хойшоох, утаан доромжлох, айлхан сөрдүүлэх, загнах, зандрах, занал хийлэх, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, бусадтай харилцахыг хязгаарлах, өөртөө болон амьдралд итгэх итгэлгүй болгох, амиа хурлахад хүргэх зэрэг олон шинж үр дагаврууд илрэн гардаг байна. Үл хайхрах гэдэг нь хүүхдүүдийг хоол хүнс, хувцас, орон байр, эмнэлгийг тусламж, боловсрол эзэмших зэрэг нь хүүхдүүдийн үндсэн эрх зайг хангаж чадахгүй байхыг хэлнэ. Эдийн засгийн хүчирхийлэн мөнгө орлох, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд халдах, эдийн засгийн эрх үүсвэрээс нь салгах, дэжийн тэтгэхээс зайлсхийх, хэрэглээг нь хясан богдуулах, эдийн засгийн хараад байдалд оруулах зэрэг олон арга хэлбэрээр үйлдэгддэг байна. Мөн бэлгийн хүчирхийлэл нь хүслийг үл харгалзан, хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орохыг тулгах, хууран мэхлэх, айлхан сөрдүүлэх замаар бэлгийн дур хүслийг хангах, бэлгийн харилцаанд зүй бусаар орохыг шаардах, оруулах зэрэг олон шинжээр илрэн гардаг. Хэрвээ таны гэр бүлд дээрх шинжүүд илэрч байгаа бол хүчирхийллийн нэн даруй таслан зогсоох хэрэгтэй бөгөөд ойр дотны хүмүүстэй ичиж завлгүй мэдэгдэж мэргэжлийн хүмүүсийн тусламжийг айж имэйлгүй заавал аваарай. Гэр бүлийн нандин харилцаа, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хайр инэрлэлээр бэлгсэн гэр бүлийг зохицлоох нь ээжүүд бидний эрхэм үүрэг билээ. Гэр бүлийн хүчирхийллийг төвчих нь зөв шийдэл биш юм шүү. Айл гэрийн ноён нуруу аавуудаа эрдэн мэд нандин гэр бүлээ эрүүл харилцаатай, амар амгалан, аз жаргалтай орчинд амьдруулж гэр бүлийн хүчирхийлэлд үгүй гэж хэлцгээе.